Мал байхгүй бол малчин байхгүй, малчин үгүй бол Монгол байхгүй. За энэ бол зүгээр штэ хэсвэг биш. За гэхдээ олон малтай байлаа гэд тухайн аймаг эдийн засгаараа тэргүүлж, иргэд малчт нь бэлхаад байгаа зүйлч огт алга. 2024 оны мал тоолгын дүнгээр Хөвсгөл аймаг нийт 5.1 сая толгой мал тоолуулж тэргүүлжээ. Харин Өвөрхангай аймаг 5.1 сая, Төв аймаг 4.1 сая толгой, Архангай аймаг 4 сая бол, за Баян-Онгор аймаг 4 сая мал тоолуулж за эхний тавд бичигдэж байна. Харин сүүл мушгиж байгаа нь Орхон, Дархан уул аймаг болжээ. За гэхдээ малын тоогоороо тэргүүлж байгаа Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Онгор аймагуудын эдийн засаг цойлсон зүйлч алга. Иргэдийн амжиргаанч сайжраад байгаа зүйлч ажиглагдсангүй. Харин ч эсвэргээрээ малын тоогоороо тэргүүлсэн аймагуд өөрсдийн төсвөөж бүрдүүлж чадахгүй байна. За гэтэл малын тоо толгоогоороо сүүл мушгиж байгаа нь татаас авдаг биш, за улсад орлого төлрүүлж байна. За энэ жил улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан 12 аймаг бий. Дунджаар 4.8-аас 38 тэрбум төгрөг хүртэлх татаасыг авсан байна. За тухайлх юм бол малын тоогоороо толгой зөхиж байгаа Хөвсгөл аймаг энэ жил улсаас хамгийн өндөр буюу 38 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авсан байна. Харин баруун бүсээс Баян Улгийн Ховд аймаг 4-өөс 19 тэрбум төгрөгийг улсаас авчээ. Харин өөрсдийн санхүүгийн асуудлаа шийдэж улсын төсөвт орлого төлрүүлдэг 10 аймаг байдаг. За энд нэрсэн багтсан аймагуудыг харах юм бол малын тоо толгой хамгийн бага тоологдсон аймагуд бичигдсэн байгаа юм а. За тухайлх юм бол 1.9 сая тоо толгой малтай Өмнө Говь аймаг хамгийн өндөр хэмжээний төсвийг бүрдүүлдэг. За энэ жил улсын төсөвт 1.5 их найт төгрөгийг улсад орлого болгон төлрүүлэхээр байгаа юм а. За үүний дараа Орхон, Дорноговь зэрэг аймагуд бичигдэж байна. Улсаас орон нутагт өгч байгаа төсөв дээр за нэг сонин зүйл ажиглагдана. За мэдээж улс төр. Тодруулах юм бол 2026 онд улсын төсвөөс 21 аймагт өгөх татаас анхаарал татаж байна. За энэ жил төсвөөс дэмжлэг авсан 12 аймаг дээр эх жил дахиад 2 аймаг нэмэгдэж татаас авдаг аймгийн тоо 14 боллоо. Төсөвт орлого төлрүүлдэг байсан Булган, Дундгой аймаг эх жилээс эсрэгээрээ 2026 оны улсын төсвөөс 8 орчим тэрбум төгрөгийн татаасыг авахар болж байна. За гэхдээ аймагуудад олгох татаас мөнгөний хэмжээнд бас нэг сонирхолтой зүйл ажиглагдсан юм а. За орон нутгийн сонгуулиар арчилсан нам ялалт байгуулсан аймагуудын төсөв танагдж, Монгол Ардын нам ялсан аймагуудын төсөв нэмэгдэж байна. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн төслийг эцэслэн батлахдаа аймагуудад олгох дэмжлэгийг 12.8%-аар жигт багасгасан. Ингэснээр 21 аймгийн санхүүжилт дунджаар 3-аас 5 тэрбум төгрөгөөр хумигдсан юм а. Орон нутгийн сонгуульд арчилсан нам 21 аймгийн 7-д нь ялалт байгуулсан. Харин Монгол Ардын намын хувьд 11 аймгийг улаан болгож чадсан. За тухайлх юм бол арчилсан нам ялалт байгуулсан 7 аймгийн 5 нь улсаас санхүүгийн дэмжлэг авна. За тийм ч учраас засгийн газар арчилсан нам ялалт байгуулсан Баян Улгийн, Говь алтай, Сүхбаатар, Ховд, Хинтээ аймагт олгох татаасаа бууруулжээ. За Баян Улгийн аймагт гэхэд энэ жил 19 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байсан бол за ирэх 2026 онд 14 тэрбум төгрөг болж буурсан байна. За Хинтээ аймгийн санхүүжилт 2.4 тэрбум төгрөгөөр, Говь алтай аймаг 5.6 тэрбум төгрөгөөр тус буурчээ. Харин Монгол Ардын нам өөрсдийн ялалт байгуулсан аймагт олгох санхүүжилтээ нэмэгдүүлсэн байна. Ялалт байгуулсан 14 аймагаас 8 нь төсвөөс татаас авдаг. За энэ 8 аймгийнх нь 3-ыг нь одоо санхүүжилт буурч үлсэн 5 нь нэмэгджээ. За нэмэлт хэмжээтэй огт санхүүгийн дэмжлэг авдаггүй байсан Булган, Дундгой аймагт нэмэлтээр 8 тэрбум төгрөгийн татаасыг өгөхөөр оруулж ирсэн байна. За Ус аймагт олгох мөнгө 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 32.9 тэрбум төгрөг болсон байна. Харин Өвөрхангай аймгийн хувьд өгөх татаасаа 1.1 тэрбум төгрөгөөр өсгөж 22.9 тэрбум төгрөг болжээ. Харин Архангай, Баян-Онгор, Хөвсгөл аймгийн төсөв дунджаар 1.6-аас 5.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. За нэг үгээр арчилсан нам гарсан бүх аймагт олгох санхүүжилтийг хассан. За ганц аймгийн ч төсөв нэмэгдээгүй. Харин Монгол Ардын нам ялсан 5 аймагт олгох татаас нэмэгдсэн байгаа юм а. За ингээд аль нам засаглаж байгаагаар нь ялгуулсан гэж хэлж болохоор байна. Учир нь засгийн газарт 3 нам хамтрахаа байсан тул Монгол Ардын нам өөрсдөө илүү бялуу хуваахаар шийдсэн нь энэ юм а. За ерөнхийдөө төсвөөс татаас авдаггүй. За харин ч орлого төлрүүлдэг аймагуудыг харах юм бол уулуурхай дагнсан эдийн засгтай аймагуд байгаа юм а.
За тухайлбал Өмнөгов аймагт оюутлогын үйл ажиллагаа явуулж байна. За дээр нь цогццын суманд ухаан удаг орд ашиглагдаж байгаа гэд уул уурхай дээр суурилж аймгийн төсвөө бүрдүүлж байгаа юм а. Харин Орхон аймагт Эрдэнэт үйлдвэр бий. Саяхан оюут нэртэй 357 сая тонн хөдрийн нөөцтэй шинэ орд газрыг нийсэн. Өөрөөр хэлэх юм бол эдгээр аймагуд өөрсдийн нөөц боломжоо буюу уул уурхайгаар дамжуулан аймгийн төсвөө бүрдүүлж бүтээн байгуулалтаа хийсээр байна. За энэ нь ч иргэдийн амьдралд яаж нөлөөлж байгаа гар дээр авч байгаа цалингаас тод харагдаж байна. Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймагуудын иргэдийн дундаж нэрлсэн цалин хамгийн өндөр. За тухайлбал улсад 108 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг Орхон аймгийн дундаж нэрлсэн цалин 3.7 сая төгрөг. Үүний дараа Өмнөгов, Говьсүмбэр аймагуд орж байна. Харин усаас дэмжлэг авдаг аймагуудын дундаж нэрлсэн цалин хамгийн бага. Энэ жил 28 тэрбум төгрөгийн татаас авах Баян Үлгийн аймагт дундаж нэрлсэн цалин 2 сая төгрөг. Харин Өвсгөл аймагт 2.1 сая төгрөг байгаа юм а. За өөрсдийн төсөө бүрдүүлж чаддаггүй усаас зулгааж амьдардаг аймагуудаас иргэдэн хүртэл дайж болжээ. Тодорхойлбол Өвсгөл аймагт өнгөрсөн жил 830 хүн шилжин ирж суурьсан. Харин аймагаас явсан нь 3 дахин их буюу 2692 хүн шилжжээ. За эсвэргээр энэ хэмжээний хүмүүс Өмнөгов болон Орхон аймагуудаас шилжиж ирсэн байна. За өнгөрсөн жил Өмнөгов аймагт 1694 хүн шилжиж явсан бол эргээд ирсэн нь 2789 иргэн байгаа юм а. За санхүүгийн хувьд бие дааж чадаагүй аймагуудын өрсөлдөх чадвар ямар байх нь тодорхой. Хамгийн сүүлд хийгдсэн аймагуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон, Дорногов, Дархан уул, Өмнөгов, Говьсүмбэр аймагууд тэргүүлж байна. За эндээс харвал өнөөхөл улсад орлого төвлөрүүлдэг өөрийн гэсэн бие даасан эдийн засгтай аймагууд энэ үнэлгээг ерөнхийдөө харах юм бол Орхон, Дорногов аймаг ээлжлэн тэргүүлдэг байгаа юм а. Харин 21 аймагаас хамгийн өрсөлдөх чадвар тааруу гэж сүүлд ирэмлэгдсэн аймаг нь Дундгов Завхан болжээ. За ер нь төсөв дээрч өрсөлдөх чадвараараа ч тэргүүлж байгаа аймагуудын дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг нь харах юм бол уул уурхай. Өөрөөр хэлэх юм бол ойрын хэдэн жил манай улсын гэлтгүү аймаг орон нутгийн эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай салбар байх нь тодорхой байгаа юм а. За тухайлх юм бол хамгийн түрүүнд яригдж байгаа Орхон, Өмнөгов зэрэг аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг нь харах юм бол 61-ээс 71%-ийг нь уул уурхай салбар үйлдвэрлэж байна. За сүүл мөчгсөн үзүүлэлтүүдийг нь харах юм бол Дундгов, Хинти, Булган зэрэг аймагуд уул уурхай салбарын үйлдвэрлэл нь 1% ч хүрэхгүй байна. За эдгээр аймаг хөдөө аж ахуйн үйлчилгээний салбарын үйлдвэрлэл дийлэнх хувийг эзэлж байгаа нь орон нутгийн хөгжилд нөлөө үзүүлж чадахгүй байгаа гэдгийг эндээс харж болохоор байгаа юм а. За нэг үгээр манай улсад орж ирж байгаа $100 бүрийн $94 нь уул уурхай салбарыг. Гадаадын хөрөнгө оруулалтын 74% нь хүртэл уул уурхай салбараас орж ирсэн хөрөнгө оруулалт. За уул уурхай манай улсад ойрын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болох нь эндээс харагдаж байна. За гэтэл манай аймаг ухуулахгүй онгон тагшнаараа оршин гэж зарладагч залуус нь дайжиж зүгтаасан хөгжлөөрөө хоцрогдсон аймаг болон үлцээр байгааг энэ хэдхэн статистик мэдээлэл харуулж байна. Уул уурхай баялагтай үүнийгээ дэмжиж харин ашиглах нөөцгүй нь өөрсдөө байгаа боломжоо ашиглаж өсөж өндийхгүй бол хэдэн малаа зуданд алдвал тэр өрхийн амжиргаа тэр чигтээ ундаг байдлаас бид салахгүй нэ. За өнөөдөр малын тоогоор толгой цохиж байгаа хөвсгөл Өрөнгөө аймгийнхан яагаад улсаас татаас авсаар байгаа нь за өөрсдийн нөөц боломжоо эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаатай шууд холбоотой. Өнөөхөл малчит нь хавртаа ноолуураа зарж намартаа малаа зарж байж л бэлэн мөнгөтэй зологдог байдлаас салахгүй бол олигтойч дэвэн дээшлэхгүй байх байдгаараа л он жилүүдийг үдэх нь тодорхой байна. За октоол жилийн 4 улиралд мал болон малын гаралтай түүхий эдээ худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг схем рүү шилжих шаардлагатай байна. За нэг өсөндөө бизнес эрхлэгчтэй адил төвшөнд ажиллах нь зүйтэй гэдгийг мэрэгчлэнүүд зөвлөдгөө. За гэхдээ төр засгийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь шинэ хоршоо хөтөлбөр болж байгаа юм а. Сүүлд бол тэр зээлийн буцаан төлөлтийн дүнгуудыг хараад бол энэ зүгээр шинэ хоршоо буюу тэр малчид хоорондоо нийлж байгаа бүтээмжээ сайжруулад за ингээд үндсэндээ мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ үн цэнийг өсгөх тэр нь төвлөрсөн байгаа Улаанбаатар хот нь жишээлбэл махны эрэлт хэрэгцээ буурахгүй байх ч гэдэг юм уу ингээд цаагаараа гигиенээр төсөөлсөн энэ төсөөлөлт бол хүрээгүй байгааг анзаарсан. Тэр тоонууд нь өөрөө хэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр нь бол нэгэн шүмжлэлтэй хандаад шинэ оршин хөдөлгөөний санхүүжилт машин болсон. Малчны гадаа 300 ланд болсон, портер болсон.
Зүгээр л гангараа болж хувирсан хэрэглээ болж хувираад ингээд дууссан. Өөрөлдөн Монгол улсаас тэр мөн гараа явцсан гэдэг байдалтай шүүмжил бол хэлж ирсэн. Тэгээ одоо бол ингээд шүүмжлээ гоншгоноод цаг хугацаа бол ерөөсөө биш. Одоо яах юм бэ? Одоо авцсан байгаа хүмүүсийг яах юм бэ? Яаж төлөвлөх юм бэ? Төлөхгүй бол яах юм бэ? Гэдэг дээр бид нар санаагаа шилжүүлэх ёстой. Ер нь бол цаашдаа Монголын төрийн хүмүүсийн өмнөөс хүмүүсийн хоорондын өмчийн харилцаан дээр элдв дээдийн хөтөлбөр зарлаж оролцоол болох хэрэгтэй. Банк бол өөрийнхөө их усрээс олгосон мөнгийг зээлж байгаа учраас нөгөө зээлийнхаа хяналтанд бол нэлээд өндөр хяналтаа 50 шалгуураа тавьж байгаа. Тэгээд малчтын яг одоогийн сүлийн юм бол мэдээж одоо алга байна. Гэхдээ малчид бол зээлээ асуудалгүй эргээд төлж байгаа гэдэг. Тэгээд хэрэг зориултын бусаар өөрөө одоо энэ төсөл маань үр дүнтэй байсан уу гэдэг асуудлыг үнэлгээг бол одоо мэдээж засгийн газрын одоо энэ шадар сайдын ажлын алба өөрөө үнэлгээгээ үнэлт өгөлтөд өгөх бах. Хэрэг зориултын бусаар ашиглаж байгаа бол энэ дээр хяналтын сайжруулах ёстой. Хариуцж байгаа бүтцийн хувьд энэ шадар сайд одоо сая бол хасуурын гавыг сайд болсон. Тэгэхээр энэ дээр нөгөө ажлын алба, шинэ оршууны ажлын алба бол бүтцэн тэнд хариалагдаж байгаа. Тэгэхээр яг шинэ оршуу хөдөлгөөн одоо хэр үр дүнтэй явж байгаа талаар судалгаагаа одоо тэндээ хийгдээд арилжааны банкуудтайгаа хамтраад ингээд Монгол багц тодорхой түвшинд бас хяналтаа тавиад ингээд 3-4 ийм бүтцээр бол ажиллаад судалгаагаа хийгээд үр дүнгээ бол тайлагнах хэрэгтэй гэж үзэж байгаа. За ер нь энэ аймагуудад ядуурлын түвшин яг ямар байгаа вэ? Улс орны хэмжээнд ядуурлын судалгааг 2 жил тутамд гаргадаг. За хамгийн сүүлд 2020 болон 2022 онуудад энэ судалгааг улсын хэмжээнд хийсэн байна. За 2020 онд баруун бүс ядуурлын түвшингөөр тэргүүлж байсан. Ялангуяа Говьалтай аймаг 2 иргэн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд багтаж байжээ. Харин ядуурл хамгийн багатай буюу хамгийн баян аймгаар Өмнө Говийг нэрлсэн байна. Уул уурхайн баялаг арван үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулдаг Өмнө Говь аймагт амьдардаг 4-5 иргэн тутмын нэг нь ядуу гэжээ. За нэг үгээр зүүн болон баруун бүсийн аймагуудад ядуурлын түвшин өндөр байгаа бол Улаанбаатар төвийн бүсийн зарим аймагуудад буюу Өмнө Говь, Дунд Говь, Дорноговь аймагт харьцангуй бага байгаа юм а. За ядуурлын түвшин хамгийн өндөр нь Говьалтай, Говьсөнбөр аймагуд болсон байна. За 2020 оноос хойш 2 жилийн хугацаанд нөхцөл байдал хэр өөрчлөгдсөн бэ гэдгийг одоо харцгаая. Энэ 2 жилийн хугацаанд ядуурлын түвшинд тиймч гайхмаар өөрчлөл гарсангүй. За тухайлбал баруун бүс 2020 онд ядуурлын түвшингөөр тэргүүлж байсан бол байдгаараа л байна. За төвийн бүсийн Дорноговь, Дунд Говь, Өмнө Говь, Говьсөнбөр, Сэлэнг, Төв, Дархан уул аймагуудад 4 хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд багтаж байжээ. Харин баруун бүсийн Баян Үлгий, Говьалтай, Завхан, Увс, Ховд аймагууд одоо 3 хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд багтаж байгаа юм а. За ирээдүйд баруун бүсээс илүү зүүн бүсийн аймагуд ядууралд илүү нэрвэгдэж болзошгүй байгааг үндэсний статистикийн хорооны тайланд дурдсан байна. За ерөнхийдөө баруун бүсийн ядуурлын түвшингөөр тэргүүлж байгаа бол төвийн бүсийн аймагуд ядуурлын тархалт харьцангуй бага байгаа гэсэн дүр зураглал эндээс харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол төвийн бүсийн хамгийн баян харин баруун аймгийнхан хамгийн ядуу гэсэн дүгнэлт эндээс гарч байгаа юм. Байршлыг нь харахад уул уурхай түшгэлсэн эдийн засгтай аймагт амьдардаг иргэд ядууралд нэрвэгдэх магадлал бага байгаа гэсэн дүр зураг ажиглагдлаа. За гэхдээ төвийн бүсийн зарим аймагуд буюу Өмнө Говь, Дорноговь зэрэг аймагуд авилгын эрсдэлд анхаарах зайлшгүй шаардлага бас тулгарч байна. 2024 оны аймаг нийслэлийн засаг даргын хамгийн газрын авилгын эрсдлийн индексээр Өмнө Говь аймаг 51.5% үнэлгээ авсан бол 21 аймагаас 17 дугаар байрт ирмэлэгджээ. За үүний урд Дорноговь аймаг 16-ад бичигдсэн байна. Хамгийн анхаармаар нь Өмнө Говь аймаг ил тод байдал, хариуцлага, авилгын эрсдэл гээд бүгд хасагтай гарсан байна. За хас гэдэг нь энд ил тод байдал хангалтгүй. Авилгал байх магадлал маш өндөр гэдгийг илэрхийлж байгаа юм. За тэгвэл аймагуудын нийгэм эдийн засгийн байдал иргэдийн амьдралын чанарт яг ямар нөлөө үзүүлж байна вэ? За нийт аймагуудад шинэ тэжээл сайтай, чанартай хүнс бага учир хүүхдүүдийн дунд бие бэлтгэлийн өсөлт муу, шинэ тэжээлийн дутагдал өндөр гэдэг дүгнэлт гарсан байна. За энэ нь ч нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Үндэсний хоол хүнсний шим тэжээлийн судалгааны үр дүнгээр Архангай аймгийн хүүхдүүдийн бие бэлтгэлийн өсөлт бусдаас илүү байгаа нь судалгаагаар тогтогдчихэ. За учир нь Архангай аймгийн хүүхдүүд сүү цагаан эдэг тогтмол өдөр тутамдаа хэрэглэж байгаа нь бусад аймагуудаас илүү ялгаатай бие бэлтгэлийн өсөлт хөгжил, булчингийн мас өндөртэй байгаа нь нөлөөсөн гэж үзсэн байна. Харин хамгийн анхаарч үзэх нь зүүн аймагуд болоод байгаа юм а.
Ирээдүйд ядууралд илүү өртөх магадлалтай аймгаар 100 аймагуудыг үндэсний статистикийн хорооноос нэрлсэн байна. Харин шимт хичээлийн судалгаагаар 100 аймагуудынхан шимт хичээлийн дутагдaltaй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлэх юм бол хоол тэжээлтэд анхаарах шаардлагатай болсон гэсэн үг. Харин говийн аймагуудын иргэдийн дунд уснаас хамааралтай эрсцийн дутагдал өндөр байгаа нь хоолын шингээлт кальцийн дутагдалд ороход хүргэж болзошгүй гэсэн нөлөөллийг гаргасан байгаа юм а. За тиймээс говийн аймагуудын хүүхдүүдийн биеийн өсөлт нь сул шимт хичээлийн дутагдaltaй гэх судалгааны дүгнэлт энд гарсан байгаа юм а. Шимт хичээл муутай хоол идэх нь таргалал болон тураал үүсгэх нэг шалтгаан болдог. За биеийн жингийн илүүдэл 100 болон төвийн аймагуудад нийт хүн амын 55-аас 59% байгаа бол за баруун болон хангаан бүсэд 49-оос 52% нь байгаа юм а. За шимт хичээлийн дутагдалд орохгүй тулд иргэд жимс болон хүнсний ногоог өргөн хэрэглэх ёстой. За гэтэл орон нутагт жимс болон хүнсний ногооны хэрэглээ 30-аас 60% хооронд л хэлбэлзэж байна. Өөрөөр хэлэх юм бол нийт иргэдийн тал нь жимс болон хүнсний ногоог огт хэрэглэхгүй. За мах гурилал орон нутагт хэрэглэж байгаа юм а. За тэр дундаа баруун болон хангаан бүсэд жимс хүнсний ногооны хэрэглээ хамгийн бага байгаа гэсэн дүгнэлт бас гарсан байгаа юм а. Арангаачууд илүү их цагаад эргэлдэг. За тэгтээ яг юм зоригтойгоор за одоо би өнөөдөр суу уух хэвээр одоо ааруул идэх хэвээр гэж биш босон суу аягүй хийддэг. Одоо гараа явахдаа нэг ааруул амдаа хийх. За дахиад тэнцэнээсээ гэрийнхэн гадаа бахтаа нэг аяга айраг уух ч юм уу тий. Гих мэтчлэн өдөр тутамдаа аяг цагаад аяг хэрэгэлтэй байгаад за арангачуудын хувьд яг юм бие балтрын хувьд аяг өсөглөө. За тэгээд аяг булчингийн мас аяг өндөртөө багт илүү нөлөөлж байна гэсэн ерхий юм дүнлэлтэнд хүрсэн. Тэгээд бид нар аяг сайн мэдэн штэ тий арангаагаас хамгийн сайн бүхчүүд төрдөг. За эмэгтэй бүхч, эрэгтэй бүхч гэсэн аяг сайн бүхчүүд төрдөг бүхий удамтай арт юм. Тэгтээ яг ийм хамгийн сайн байгаа бие бэлтрийн хөгжил аягүй сайн байгаа даа идж байгаа хоол хүнсэнд нь илүү их ингээд нөлөөлж байна гэж одоо эрдэмтдүүд бол одоо судлаач нар маань үзсэн байна. Зүүн аймагуд руу бид нар илүү анхаарах шаардлагатай, цагаад илүү их төлхөө хэрэглэх шаардлагатай нь бол харагдчихсэн. За тэгээ говийн аймагуд бас буснаас хамааралтай нөгөө амин дэмүүд эрсүүдийн дутагдал бас байдаг. Усны нөгөө нэг чанар муутаас холбоотой одоо хоол хүнс шингэх чадвар өдр бага байдаг. Тэрнтэй холбоотой кальци алдагдал айгүй өндөр байх. За тэр нь эргээд одоо өндөрт нь нөлөөлөх юм уу? Иймэрхүү эрсдлүүд бас байдаг. Ядуурал харьцангуй өндөр баруун бүсийнхэн жимс хүнсний ногоо бага хэрэгэлдэг бүсэд тооцогдож байгаа бол за бас хоол боловсруулах замын өвчлөлч энд өндөр гарчээ. Харин зүүн бүсийн аймагуудад амьсгалын замын өвчлөл, уушигны хорт хавдар зэрэг өвчлөлүүд түгээмэл тохиолдож байна. За баруун бүсийн аймагт хоол боловсруулах замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, за шээс бэлгийн замын өвчлөл бүс нутгийн дунджаас 30% өндөр гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Харин зүүн бүсийн аймагуудад амьсгалын замын өвчлөл 40-30% өндөр гарсан байна. За тэргүүлэх 5 өвчлөлийн нэгдүгürt бол хоол боловсруулалт тогтолцооны өвчин ордог. За баруун аймагуудад бол улсын дунджаас хоол боловсруулах өвчин тогтолцооны нэмийг нь 27.5% өндөр байдаг. За хоёр дахь шалтгаан нь бол амьсгалын тогтолцооны өвчин ордог. За амьсгалын тогтолцооны өвчинд нь зүүн бүсийн аймагуд улсын дунджаас 36.6% өндөр байдаг. За гурав дахь нь болохоор зүрх судасны тогтолцооны өвчин байдаг. Зүрх судасны тогтолцооны өвчинд баруун бүсийн аймагуд нь улсын дунджаас 21.7% өндөр. За дөрөвдүгээр шалтгаан нь бол шээс бэлгийн тогтолцооны өвчин ордог. За бас мөн адил баруун бүсийн аймаг нь улсын дунджаас 16.3% өндөр байдаг. За тэгээ хүн амын тэргүүлэх 5 шалтгааны 5 дугаарт бол осол гэмтэл гадны шалтгаан олддог байгаа. За энэ нь бол ар хангай, дархан, сэлэнг, төв зэрэг одоо зам тээврийн аймагуудад бол түлхүү бол тохиолддог байгаа. За саяны аймагуудад бол зам тээврийн осол илүү тохиолддог. За харин өмнө говь аймагт бол уул уурхайтай холбоотойгоор амьгуун механик эд зүйлсд одоо гэмтэх тохиолдол бол өндөр бүртгэгддэг байна. Одоо таргалалт гэдэг асуудал тун түгээмэл боллоо. Хот өдөөгөл таргалтын асуудал харагдаж байна. Энэ нь бас л амьдралын хэм маяг идж байгаа ууж байгаа зүйлтэй холбоотой. Хүмүүсийн амьдралын бололцоотой холбоотой. Тэгэхээр хуучин бол одоо олддог юм ч цөөхөн байлаа, иддэг юм ч цөөхөн байлаа, таргалч тийм их байсангүй. Гэтэл одоо бол өөр болсон те. Одоо баг хүн болгон машин унж байна. Хүн болгон лифтээр явж байна. Хүн болгон хөдөлгөөний дутагдaltaй байна. Хүн болгон арх ууж байна. Хүн болгон тамхи татж байна.
Хорт тавдрын шалтгаанаар нас барж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь орон нутгийн иргэд байна. За дийлийнх нь хорт тавдрын тохиолдлууд нь Хинти, Уус, Булган, Ар хангаа, Говьалтай аймагуудад хамгийн өндөр байгааг эрүүл мэндийн салбарыг хэлсэн байна. За тэр дундаа ходоодны хорт тавдар баруун бүсийн Уус, хангаа, Говьалтай аймагт өндөр. Харин уушигны хорт тавдар зүүн бүсийн аймагуудад буюу Булган, Дорногов, Хинти, Сэлэн, Уус аймагуудад түгээмэл байгаа нь гарсан байна. Зүүнээс гадна Уваа үзүүний хорт тавдар төвийн бүсийн Булган, Хинти, Говьсүмбэр, Дархан, Өмнө Говь аймагт түгээмэл байгааг эмчнэр хэлсэн байгаа юм а. Сая 25 оны 1 сард батлагдсан гарсан эрүүл мэндийн хорт тавдрын хяналтын хөтөлбөр дотор нэлээд түлхүү тусгаж оруулсан. Тэрний нэг одоо жишээг аваад үзэх юм бол одоо баруун бүсэд бид нар сая эмчин дурцсан улаан олон хотоодны хавдар өндөр байгаа учраас энэ чиглэл дээр увс аймагийг тулгуур болгоод энд одоо улаан олон хотоодны хавдрын тэр хагалгааг илүүтэй сайн хийдэг болгох чиглэлээр илүү төлхөө яам бодлогоор дэмжиж байгаа. Илүү тэгээд тэнд байгаа эмч мэрэгчлэлтэнүүдээ илүү сургая гэдэг чиглэлд байгаа. Дээр нь энэ бүсийн ард иргэдийн дунд одоо улаан олон хотоодны хавдар өндөр байгаа нь болвол бид нэр энэ бүсэд байгаа аймагт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр бид нар ямар бодлого баримтлах вэ гэдэг дээрээ ч хүртэл манай засгийн газрын бодлого илүү төлөрөх ёстой ах гэж эмчүүний хувьд боддог. Яагаад үг гэхээр яагаад бид нар энэ Монгол улсыг ингээ бүсчлээд байгаад одоо эдийн засгийнхаа хөгжлийг ч гэсэн тэн дээрээ тулгуурлаад байгаа. Тэгвэл эрүүл мэндийнхаа салбарын хөгжлийг ч гэсэн бас энэ дээрээ тулгуурлаж хийвэл бас их зүгээр. Эдийн засгийн хувьд 60 дэргэдийн одоо өвчний дарамтынхаа хувьд ч гэсэн баруун бүс дээр илүү одоо улаан олон хотоодны хавдар өндөр байгаа нь бол тэр чиглэлийнхаа эрт илрүүлгийг одоо илүү төлхөө тэнд хийвэл эдийн засгийн хувьд ч гэсэн үр ашигтай. Орон нутагт амжиргааны түвшин тааруулхан байгаа нь эдийн засгийн чадамжгүй байдалтай холбоотой. За аймгийнх нь эдийн засгийг тааруу бол иргэд нь хангалтгүй цалин авах нь мэдээж. Орлого муутай иргэд хямд чанаргүй хүнсийг сонгох нь тодорхой. Ингээд чанартай хүнс авч чадахгүй байгаа нь өвчлөлийн нэг шалтгаан болж эцсийн дүндээ нас баралтад хүргэж байгаа юм а.